Агнуушнэн. Okay, thank you so much. Bye. Have a safe trip. Yes, thank you. Good luck. Шумууланд хацуулаад наар чинь харагдахгүй шүү дээ. Яаж харуулах? Ингэж харуулах. Ийм томлолт. Энэ бол үнэхээр нөгөө жоохон сонирхолчлоо. Шоколадганд нь юм орсон юм шиг юм гинэ. Одоо би тэд цамдаа зогсож байна. Яг одоо арай 10 цаг. Ховдоос гараад Баяуулгийн орох замд ийм тохиолдлоо. Чулуу нөгөө гол сая чулуу орсон. Барбанд нь. Барбаных нөгөө юм нэмгэн төвлөж авсаар яваад торомсолд яваад үзэх үү. нэг тормослох зүгээр явж итлаа энэ даа тэгээд. Янд яаш. Гарчтай дөө. Ноо. Өтөр би энд онцсон. Баян үлгий нэ бидний зөвхөн монголчууд төслийн багийнхан альбесоор нээлттэй өнөөдөр хийн. Өнөөдөр 2-ны өдөр. Тэгээд бид бүхэн Баян-Үлгийн аймгийн Төв Үлгий хотоо хүрээд ирсэн байна. Маргааш Алтай 5 богд руу гарна. Тэндээс бидний аялал альбесоор эхлэх байгаа. Баян-Үлгийн аймгийн Үлгий хотноо ирэх гэж бид нэр 2 хоног замдаа өнгөрүүлдэг. Замын турш аялал хичнээн сайхан билээ. Аялал би одоо гарч байна. Иргэн тойрон байгаль орчин маань ямар үзэсгэлэнтэй юм бэ гэдгийг багтан биширсэн 2 хоног байлаа. Тэгээд сэтгэл айгүй хөдөлсөн. Яа тэгэхээр аялаад эхэлж байна. Аяллахаа темпэнд нэг орох хэрэгтэй байна. Гэх мэтчлэн олон зүйлүүд байна л да цаашаа. Тэгэхээр Агнуушийн дугаарууд хэд өдрүүд гарах вэ? Та бүхэн маань миний YouTube хуудас руу бүтэнсаа өдөр болгон ороход болно. Бүтэнсаа өдөр орсон байхад тэр 7 хоногжонго хийсэн бичлэгүүдийг бүгдээрийг нь үзэх боломжтой. Агнууш season 2 альбесоор эхэлж байна. Тай бэлэн үү? Би ч гэсэн бэлэн. Баян-Үлгийн аймгийн Үлгий хотын Жорлон бүгдэд нээлттэй бүгдэд харагдана.